Хоолой, найз, баримын зэрэг зохиолуудыг бичсэн Тринити зохиолчийн дараагийн шинэ аимшигын зохиол болох Арын байшингийн эмэгтэй. Ийм бүгд бүтэн хувилбараар орлоо. Арын байшингийн эмэгтэй. Зохиолыг бичсэн Тринити. Дуу оруулсан Б. Оргилволд. 2025 он. 13 дугаар хэсэг. Эцэст нь би өөрийгөө овоо дөрөн гэгчин зоригжуулж дөнгөлөө. Тэгээд харанхуй байшингийн болонд ганцаархан гунигт дарагдан суух гочовгийн наахантай очиж хуучин модон сандал дээр суув. Ингээд өвөө энд юу болоод байгаа юм бэ? Таныг өгсөн гэж байсан. Тэгтэл амьд өгсөн хоёрын айл нь ч байлаа гэсэн тийм чухал биш. Гол нь би чамтай энэ мужид ярилцаж байна. Энэ л хангалттай юм. Та энэ байшинд юу хийж байгаа юм бэ? Би зүгээр л туслахыг хүссэн. Энэ хавийн хүмүүст муу юм тохиолдохгүй гэж хичээсэн юм. Уг нэгэнтэн бүх зүйл санснаар болж байлаа. Би энэ байшинд байгаа муу юмыг яг энд нь түгжчихсэн. Хаалгыг нь таринтаад гаднаас нь түгжчихсэн шүү дээ. Ягав жаахан болгоомж алдаад өөрөө бүдэрчихсэн л дээ. Гэвч ягав би өөрийгөө алдсан дан тэгтлэн харамсдаггүй. Харин миний таринтаж битүүмжилсэн түгжийг хэн нэг нь молдолчихсан л харамсаад барахгүй байна. Миний лацыг хуулчихсан. Хаалга нэгдсэн. Одоо тэгээд түүнээс болоод давхрын эмэгтэй энэ хавар чөлөөтөөс илгүүцэж байна да. Би харанхуй дунд сүүмэлзэн буй өвгөний үгийг сонсоод энэ нарын байшингийн цоожтой хаалганы өмнө халамцуухан ирж байсан нь эргэн санав. Тэгэхэд би хаалган дээр хөндлөн наасан тууцыг хуульж орхисон. Арай тэр тууц өвгөний яриад байгаа таринтай лацсан байсан хэрэг биш байгаа да. Хэмээн ирэхгүй бодов. Тийм ээ. Тэр хөндлөн тууцыг хуулж оргисны дараачаас эхлээд элдвийн муу зүйлс тохиолдож эхэлсэн. Байшингийн хаалга нэгдсэн. Хороо хомсон сэтэрсэн хар сарвуутай эмэгтэй намайг ээрч эхнэрийн минь дүрд хүртэл хөвлөд амжсан. Би энэ бүхнийг эргэн санамгцсан өөрийн ирэхгүй агдс хийлээ. Гэвч яаж игээд биеэн барьж амжаад өмнө минь сүйтгэн харагдаж буй өвгөнөөс таны хэлээд байгаа тэр дээд давхрын эмэгтэй чинь юу хүсэж байгаа юм бэ? Хэмээн асуулаа. Дэрийг би мэдэхгүй. Хүнтэй бол мэдхийг ч хүсэхгүй байна. Муу ёрын юм болохоор алж хороохыг л хүснэ биз. Тодорхой мэдж байгаа юм гэвэл тэр чинь хүмүүн болсон юм. Уур тай догшин, атаа хорсол, үзэн ядалт дүүрэн. Тэр бүгдийг нь үзэн яддаг. Тэгээд алах гэж байгаа юм. Би тэгж мэдэрсэн болохоор л түүнийг түгжсэн юм. Хариуд нь тэр ч бас намайг энд хорьсон. Би аврахыг хүсдэг, харин тэр алахыг хүсдэг. Таныг энд хорьсон гэдэг чинь юу гэсэн үг юм? Бид бинэ түгжсэн. Эхлээд би тэр ууртай догшин сүнсийг бусдад муу юм хийлгэхгүйхэн төлөө энэ байшинд нь таринтай лаз ашиглаа түгжчихсэн юм. Би чинь хамт ахуйда энэ зэргийн арга зан үйл хийх тухай дутуу төлмөгч гэсэн судалж байсан хүн шүү дээ. Тэгэхээр л түүнийг түгжчихсэн юм. Харин хариуд нь тэр их ууралсан. Тэр үргэлжил цонхныхоо цаанаас над руу заналтай нүдээр ширтдэг болсон. Эцэстэн тэгээд надаас хариугаа авсан нь энэ. Би модон дунд алхаж байснаа унсан. Дараа нь энэ байшинд сэрсэн. Тэгээд л эндээс хаашаач гарч чадахгүйгээ мэдэрсэн юм. Би өөрийгөө үхсэн гэдгийг ойлгосон. Мэдээж харамссан. Гэхдээ л ядаж хийж чадах жаах юм үлдсэн гэдгийг анзаарч пагч гэсэн баярлсан юм. Чам шиг болгоомжгүй нэг ийш нь ойртуулахгүй байж чадах юм байна гэдгийг ойлгосон хэрэг. Гэвч эцэст нь чи
дахин зүтгэсээр байгаад ийшээ ороод ирлээ. Өмнөх удаад би чамайг арай ихэж эндээс гаргасан. Харин энэ удаад тэгж тусалж чадахгүй нэ. Би энд эхнэрээ хаж ирсэн. Түүний хаануугаг та мэдэх үү? Би мэдэхгүй. Ямар ч тач хэн нэгэн дээд давхар руу гарсан. Дээд давхарт юу нь яг юу хийдэг юм бэ? Дэрийг би мэдэхгүй. Мэдхийг ч хүсэхгүй. Дээд давхар бол түүний газар. Би дээшээ гарахаас эмээдэг. Зүгээр л эндээ чимээ гүхэн суугаад чам шиг болгоомжгүй нэг энэ байшингаас холдуулах нь миний хийж чадах ганц зүйл. Би өрдөө энд л байдаг. Харин дээд давхрын бүсгүй бол өөр. Тэр энэ байшин дотор хаасайгүй холхиж чадна. Шөнө болохоор бууж ирээд надтай ярих гэж оролдоно. Бас эндээс гарахыг хүсэж хаалхыг дотор талаас нь тогшиж ойр хавар яваа залуусыг дууддаг юм. Дандаа л тийм байсан. Харин саяхан лаз тайлагдж хаалга нэгдсэнийг мэдэнгүүтээ тэр ойр хавар чөлөөтөө тэнэх болсон та. Гэхдээ тэр яагаад ч юм энэ байшингаас бүр явахгүй байгаа. Яг л энэ газраас уяатай юм шиг. Ойр хавар чөлөөтөө эргэлддэгч эндээ заавал буцаж ирдэг. Өвгөнийг ийн ярьж байтал дээр хоёр давхартай ямар нэг зүйл пижигнэн гүүх мэт хөлийн чимээ дуулдлаа. Үүнийг сонссон бололтой өвгөний дүрс чижигнэн хөдөлж миний ч гэсэн дотор арзас хийх шиг болов. Тожигнэн дуугарах хөлийн чимээ шат руу ордож байна. Хэдий дотор хүүтэрхэн гармын чижирч байвч би хөлийн чимээ ордож буй шатны зүг гар утсныхын чийдэн тусган харлаа. Чимээ ордож байна. Гэвч шатаар хинч бууж ирсэнгүй. Хэдэн хором амьсгаа даран хүлээсэн ч байдал өөрчлөгдсөнгүй. Би гайхан зогсож байснаа гочоо өөрөө эргэж харав. Гэтэл саяхан л өөдөөс минь хараад ярьж суусан түүний өнөөх сүмэсэн төрөх алга. Ерөөсөн огт байгаагүй юм шиг л. Гэвч би үүнд нэг их гайхсангүй. Угаасаа сүүлийн өдрүүдэд миний эргэн тойронд энэ байтугай юмс өрнөсөр одоо энэ зэрэгт нэг их барьцаалдаад байхааргүй болжээ. Би сууж байсан модон сандал дээрээс өндийж шат руу чиглэн алхлаа. Гартан атгсан утсанд минь дуудлага ирж байна. Залгаж буй дугаарыг нь харавал мөрдөгч манхан байна. Би тэр дуудлагыг авах гэж оролдсон ч яагаад ч юм чадсангүй. Удасны ногоон товчон дээр дахин дарсан ч нэмэр болсонгүй. Эцэстэн дуудлагч тасарч өргөлжлүүлээд мессеж ирж байна. Өөрийн чинь асууж лавлсны дагуу танаа арын байшингийн талаар багсаг мөрдлөг явууллаа. Хэдий богино хугацаа байсан ч гэсэн тэр байшинтай холбоотой олдож болох бүх мэдээллүүдийг нэгтгэсэн. Миний мэйлээр явуулсан файлыг нээж үзвэл ерөнхийдөө ойлгох баха. Өөрлөө чин залгаад холбогдож чадсангүй. Боломжтой болохоор над руу эргүүлээд залгана биз. Түр баяртай. Намайг манхнаас ирсэн дээрх мессежийг дөнгөж уншиж дуусгатаа зэрэгцсэн. Утсанд минь электрон шуудан ирж буй жижигхэн мэдрэгдэв. Би ямар тач манхны явуулсан файлыг татаж авлаа. Гэвч түүнийг нээж унших тийм уужуу тайван цаг алга. Одоо бол зүгээр л эхнэрийн олж аваад энэ байшингаас гарах хэрэгтэй гэсэн ганцхан санаа бодол намайг урагш хөтлөн алах болж байна. Би алхсаар шатны хамгийн эхний гişхүр дээр хөлөөн тавимгцсан хэсэг зур зогслоо. Тэгэд удасныхан гэрлийг болгоомжтойгон дээш тусгасан ч хэнийг ч олж харсангүй. Саяхан л энэ хавар хэн нэгэн пэжигнүүлэн гүүх шиг болсон ч одоо бол хэн чалгаа. Би амьсгаа даран зогссоор байснаа. Марла. Хайрт минь чи дээр байна уу? Хэмээн хоолойгоо чичрүүлэн асуулаа. Ямар ч хариу сонсогдсонгүй. Гар утасныхаа чийдэнгийн тусгалыг дээшээ хоёр давхар өд тусган байсан нь эхнэрийн гар утастай гэдгийг саналаа. Тэгээд утсан дээр Марлагийн дугаарыг цоглуулад
Дуудлагын ногоон товчийг дарж чихэн дэм барив. Дүүдэг их бүгдгэн чимээ дуулдаж байна. Бас яг үүнтэй зэрэгцээд дээр хоёр давхрын хааны ихтэйгээс марлагийн гар утасны хонхны чимээ дуугарч байна. Өөрийн эрэхгүй жихүүц хурч шүлсэн гүд хийлгэн залгилаа. Эхнэр маань тэр дээр харанхуй оргисон хоёр давхрын хааны ихтэйгээ бол та. Би салгансан гартан удсан хадгсан чихтэн шатны үд алгуурхан өгслөө. Удаас дуудсаар л. Тийм байсан гинтхэн утасны цаад үзүүртэй холбогдож байгаа юм. Марлаг утсаа авчихлаа хэмээн бодож амжсан би. Харт минь чи зүгээр үү? Наана юу хийгээд байгаа юм бэ? Хэмээн яаран асуулаа. Тэгтэл харилцуурын цаанаас Хэрв та энэхүү зохиолыг яг одоо бүдүүн хувилбараар сонсохыг хүсвэл Mbook аппликейшнээр сонсоорой.